Орон төргийн үзэгчдээ бид та бүхэнд мягмар гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулахад бэлэн боллоо. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Кибер Давцад зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Европын холбооны Секим төслийн хүрээнд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хөдөлмөрийн сэтгэл зүйчийг туршилтаар ажиллуулж байгаа. Өнгөрсөн 3 сарын хугацаанд 185 иргэн хөдөлмөрийн сэтгэл зүйчид хандсан байна. Ажил хайж байгаа иргэд сул жилүүтэй ажлын байранд орж чадахгүй байгаа шалтгааныг судлахад тогтмол ажиллах хүсэл сонирхолгүй, ажлын туршлагагүй, ажлын байранд зөв хандлага дутмаг байдлаас олж ойр орхон ажлаа сольдог байдал түлхүү ажиглагджээ. За тиймээс Европын албаны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Секим төслийн хүрээнд хөдөлмөрийн сэтгэл зүйчийг туршилтын журмаар ажиллуулах болсон байна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд хөдөлмөрийн сэтгэл зүйчид 185 иргэн хандаж, 105 иргэнд бүлгийн зөвлөгөө, 75 иргэнд ганцааржилсан зөвлөгөө өгч ажиллажээ. За сэтгэл зүйн зөвлөгөөг ерөнхийдөө эхний удаа авж ийн 2 3 дахь удаага бас авъя гэсэн хүмүүс ирж ийн нэг авчаад 2 3 дахь удаа давтан авж ийн 2 3 удаага авсан иргэд маань ерөнхийдөө нэрээ тийм биш шүү. Одоо яг ингээ ажилд ороход одоо ажил олгогч дээр очиод шууд очиод за цалин хийдвэ гэж асуучдаг те. Тэр байдлаас ихнээл за чи очиод тгий шүү ингээ шүү те. Гэл яг яхаар нэрээ тийм биш шүү те. Очиод би ерөн ажил хий, доктортай удаан ажиллая. Тэн дээрээ тэр ажлын байран дээрээ өсөн дэвчих боломжийг бас хай. Гэ яг ингээ өөртөө ихтэй болоод ингээ гарч байгаа тохиолдол байгаад байгаа юм. Хандлага нь өөрчлөгдөөд ерөнхийдөө зоригтой болоо өөрийгөө зоригжуулаа те. Тэгээд ерөнхийдөө ажил олгогч дээр очиж уулзж байгаа юм. За ер нь нийгэмд хөдөлмөрийн сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ их байгааг дээрх тоо баримт харуулж байна. Ялангуяа ажил олгогчдын зүгээс мэрэгжлийн хүн гэхээсээ илүүтэй зөв хандлагатай зүтгэлтэй хүн ажилд авна гэх болжээ. Тийм учраас ажилд орж чадахгүй байгаа иргэдэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл олгох, хөдөлмөр эрхлэлтийн давтан сургалтанд бэлтгэх зэрэг хэрэгцээ шаардлага байгааг хэлж байна. Одоо 60 цагийн сайтаас бэлтгэн хүргэдэг 60 хорон болонг үзүүлье. Уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй хилцэл байгуулах ажлын хэсэг гэж байгуулсан аймгийн сектор ордогчоор бүтэн жилийн турш хилцэл явагдсан. Тэгэд өнгөрсөн оны 5 сард болсон эдийн төлөвчдийн хурлаар уул уурхайн компаниудаас аймагт нийлүүлэх одоо нийгмийн ажиллагааны хүрээнд нийлүүлэх одоо хандив хөрөнгө оруулалтын хэмжээг хүрээ гэж баталж өгсөн. Тэр нь одоо зүгээр нэг тоогоор одоо багцаалаа танах гэх юм бишээр одоо тэзүү техник эдийн засгийн үндэслэл тухайн аж ахуйн нэгжийн ашиг орлогоос нь хамаарат одоо 20 сая хамгийн доотлын уул уурхайн компани 20 сая өгөх шийдтэй тэгээ 500 сая 1 тэрбум хүртэл төгрөгөд нийлүүлэхээр ингээд нийтдээ бол Доронтой аймагт 4 тэрбум гаруй 4 тэрбум 200 орчим сая төгрөг баха төгрөгийг одоо энэ Доронтой аймагт үйлчлэж байгаа уул уурхайн компаниудаас одоо төвлөрүүлэх тийм тогтоол баталсан. За энэ тогтоолын хэрэгжилтээ одоо бид аймгийн сэтгүүлийн тамир газраас одоо ингэж одоо бивч өдрхийн тогтоол хэрэгжилтийг нэгж байна. Яг энэ 4 тэрбум төгрөгийн маань хэдэн бүрдээд байна вэ? Ямар аж ахуй нэгж өгөөгүй байгаа бол шалтгаан юу гэж ингээд ийм бас байдалтай бид ажиллаж явж байгаа. Өнөөдөр Монгол улс бол 100% гаднаас хараат бүтээгдэхүүний импортоор авч байгаа. Тэрбум орчим долларыг бид нар жилдээ төлж өгнө гэсэн гадагшаа урсгалд ажиллаж байна. Нөгөө талд гэх юм бол одоо бид нар Сингапурын бирж дэх платсын үнээр үндэслэгдээд Оросын холбооны улс Роснефть компаниас бид нар бүтээгдэхүүн авч байгаа. Үндсэндээ бол нийт бүтээгдэхүүний 95% бол бид нар Оросоос энэ аж ахуйн нэгж бол импортоор авч орж ирдэг. Гарцсан мах бол бид нар ялж байгаа боловсруулах үйлдвэр. Газрын төсний боловсруулах үйлдвэр бол одоо бид нар бариад дэд үтсийн ажил бол дуусчихсан, барилгын ажил эрх чиглэлээд 2023 оны сүүлд бол одоо бид нар ашиглалтанд оруулна гэж тооцоолж байгаа. За үүнээр академик тулгамдсан асуудал юу гэхээр одоо энэ ашиглалтын үйл ажиллагаа шиг хайгуулын үйл ажиллагааг зогсоодог. Орон нутгийн иргэд мэдээлэл буруу авдаг. Тэгэхээр бид нар ерөөсөө нэг 3 дарааллыг л болгох. Иржээж болно, олжээж олборлно, олборлжээж өдөр бүтээгдэхүүн гаргана. Хэрвээ бид нар газрын төсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсанаас гадагшаа урсгалд явж байгаа тэр орчим амд бол бид нар дотоодоо бас бий болгож чадна. За манай аймлаг халах голын дайны түүхтэй холбогдсон сэжмийн талаар ерөнхийдөө давж ярихад манай Ахмад үеийн эмч совилогчд маань 1939 онд халах голын дайны фронтод дивизийн эмнэлэг хорооны эмнэлэгт эмч совилогчаар ажиллахын зэрэгцээ Баян Төмөнгийн төв эмнэлэг гээд одоогийнхоор бол манай эмнэлэг. За энэ эмнэлэгтээ цэргийн 7 дугаар тасгийг тусгайлан нээж шархацсан цэрэг дайчдыг эмчилж сувилах, асрах. Тэгээд дараагийн шатлалын эмнэлэгтээ одоо тээвэрлэн хүргэх зэргээр мэрэгжлийн төвшөнд тусламж үйлчлэгийг үзүүлж ирсэн түүхтэй байдаг. Зөвхөн одоо 1939 оны дайнаар
зогсохгүй 1945 оны чөлөөлөлтөй дайны дараах одоо хор уршиг болох бөөсөн хижиг мөн одоо худаг усыг хордуулснаас үүдэлтэй өвчин эмгэгт нэрвэгдсэн цэрэг дайчид жирийн ард иргэдийг хүртэл эмчлэн эрүүлжүүлэх ажлыг хийжсэн. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгчээр Кибер барьцаад зэлийн газар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Дараагийн мэдээ Харилцан сумын 1-р баг залуус хороололд 120 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо. Тус цэцэрлэг 5 бүлэг 23 багш ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ хичээлийн жилд Харилцан сумын 1-р баг залуус хороололд 18 дугаар цэцэрлэг ашиглалтанд орлоо. 120 хүүхдийн хүчин чадалтай 18 дугаар цэцэрлэгийг орон нутгийн дорны өч компани барьж гүйцэтгэжээ. Тус цэцэрлэг 5 бүлэг 23 багш ажилтнтайгаар 10 дугаар сарын 2-ноос үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тэгэд ингээд залуус хотхон маань энэ хүүхдүүдийнхээ ая тухтай нөхцөлийг орчин бий болгосон. Тэгээ манай цэцэрлэгийн онцлог бол тоглоомтой тавиур одоо сургалтын хэрэглэтгүүний тавиурууд гээд орчин нөхцөлийн хувьд маш тийм таатай хүүхдүүдийн одоо орчинг маш сайн бүрдүүлж гисэн гэж бодож байна. Энэ сайхан хамт олныг сайхан цэцэрлэгээ бас дэмжиж бас ард талд нь ажилланаа тий хамтарч одоо бас сэтгэл нэг байна гэж бодож байгаа. Дээрээс нь бас энэ аймгийнхаа удирдлага болон улсын хурлын гишүүндээ маш их баярлалаа. Бидний ажлыг маш их хөнгөлж өгч байгаа гэж бас их сэтгэл бас өндөр байна. Баяртай байна. Гэртээ ямарсан ойрхон сэрэгтэй болсондоо баяртай байна. Тэгээ эсвэгчүүдийн ажил хөдөлмөрлөх гэсэн тустай юм болоо гэж бодож байна. Манай 3 хүн дэргэжил сургуульд орно одоо бэлтгэл үйлдвэрт явж байгаа. Сэргийн. Тэгээ би одоо ангуудаа сэлэгдэн орж үзэж байна. Тэгээ гой сайхан цэцэрлэгээр хийжээ л гэж хэлээ да. Сүүлийн 3 жилд Орон аймгийн хэмжээнд нийт 6 цэцэрлэгчнэр баригдсан бөгөөд эх хичээлийн жилд Харилцан сумын 3, 4-р багууд болон Баян Түмэн Сэргэлэн сумдад 150 хүүхдийн хүчин чадалтай шин цэцэрлэгүүд ашиглалтанд орохоор төлөвлөгдөжээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Кибер барьцаад зэлийн газар.